Хараа. Манай охины нэрийг хэн гэдэг вүлээ? Юу вэ? Чи тэ охиныхоо нэрийг мэдэхгүй байгаа юм уу? Үгүй хайраа. Хаяа марчаад ах юм биш үү? Өдөөд өчөлт. Сүүлийн удаа шүү. За хараа. Гүр соронзон. Гүнгэрва чанцал. Галби, далби, жалби ханд, сүрэн хорол, цэрэм тагам, сүүний үнэр шингэсэн сэрлэг тагтай байхад минь дорж нямбууга гунгаа дамжтэй. Тийштэй хайраа. Багш өгсөн нэр болохоор бүрэн бүтнээр дуудаж явах хэрэгтэй шүү. За хайраа. Охины нэрээр явах гэсэн. Хайраа. Удахгүй хүүхдийн баяр болгож байгаа юм биш үү? Тэгээд хөөхөн нэрийг нь тортон дээр бичиж бариад орд юм өгсөн чинь 1 км урттай торт их газар олдсон болов. Юу яараа? Нэр хүүхдийн баяр болгож байгаа юм биш үү? Харин тийм ээ. Яаж баярлуулах уучраач болохгүй. Талбай өдөржин хүмүүстэй шахалцсараа хүүхдээс баярлуулсан болохгүй. Халуун нарны хүүхэд наршуулаад шалт юм ээ. Тэр аяар зогсоолж болохгүй. Тэгвэл нэг газар сайхан хоолнд орчоо тоглоомд орчих л та. Бүтгүй хараа. Нэг газараас нөгөө газар руу бүтэн өдөржингөө төгжирсээр байгаа гарна. Хүүхдээ баярлуулах биш бүр харин зоосон юм бол. Хүүхдийн сэтгэлийн зэрэгтэл тоглоулаад тутаа хамтныг авч өгөөл гэр бүлэрээ нэг сайхан хоолнд ороод бүр олоо кино үзэл нэмээд хүүхдийн жүжиг үзэл дуртай тоглоомыг аваад очих тийм 9 шидэн нэг дор бүрдсэн газар байдаг юм байна. Харин тий. Харин тэрийг хартаа. Хэр юм бол? Бодоод илгүй өөртөө туршаад үзье. Тий, эргээд хүүхэд насанд очиад ирээ. Ажлын өдрүүдээр зайсан хийлд ирээд 30к багцыг аван нийт 13 төрлийн энтертеймент үйлчилгээнүүдээс дурын 2-ыг сонгон үйлчлүүлээрэй. Мөн 30к багцаар үйлчлүүлсэн тохиолдолд зогсоол үнэгүй. Зайсан 30к багц лааж штэ. Лааж байгаа штэ. Тэгээ дээрэс нь 5 сарын 29, 30, 31, 6 сарын 1-2-нд зайсан хэлээвэн толд анар сайхан хүүхдийн жүжиг тоглох юм билээ. Хүүе тэгвэл гүр соронзон гөргөө чантал галби талби жалби хаан сүрэн хорол цэрэм паг сүүний үнэр шингэсэн сэрлэг тагтай байхад минь дорч нямбууга гунгаа дамп маань дандаа уулзмаар байна гэдэг тэр анар сайхан хоёртой уулзуулъя. За тэгвэл нэг хүмүүс нь байгууллагын хүүхдүүдийн хүүхдийн баярын бэлгэнд 5 сарын 29, 30, 31 айл нэг өдрийг сонгоод анар сайхан хоёрын жүжигийг нь үзүүлээд зайсан хэлээ 30 г багцыг авах гэж. За тэгвэл зайсан хэлийн зүг дахиад ээжтэй.